Хурлын дарга эрхэм гишүүдээ. Мэргэжлийн эзэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт, Монгол Улсын үндсэн хуулийн зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар сарын 27 оны өдрийн 2 дугаар дүгнэлтийг Монгол Улсын их хурал 2026 оны 4 дугаар сарын 17 оны өдрийн нэгдсэн хуралдаараа хилцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар дүгнэлтийг Улсын их хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 2 дугаар тогтоолоор мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн цэслийг боловсруулж, байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хилцүүлэгт бэлтгэх санал дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн Бат найрамдлаар ахлуулан, Улсын хурлын гишүүн Батсүмбэрэл, Очирбад, Бунсалмаа, Эрдэнэт нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллалаа. Ажлын хэсэг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлийн 84-ийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийн цэслийг боловсруулсан байна. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 4-р сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулах үед байнгын хорооны гишүүд төсөлтөй холбогдуулан асуулт асууж санал гаргаагүй тул хуралдаан даргалагчаас Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 4 дахь хэсэгт заасныг үндэслэн уг хуулийн цэслийг анхны хилцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын санал гаргаснаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60.9% дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 2 дугаар дүгнэлтийг Улсын хурал хүлээн зөвшөөрсөнтэйгээр холбогдуулан боловсруулсан мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хилцүүлэг явуулсан талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал татсанд баярлалаа.